Альбиасны зөвшөөрөл бид нар төгдөө шүү дээ. Işte болоо. Чук. Үзэгчдээ бид энэ удаагийнхаа сурвалжлагыг Төв аймгийн 100 модхотоос Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүрэх зам дагавгаас та бүхэнд бэлтгэн хүргэж байна. За Монгол улсад бол нисэх зурвсын аюулгүй тойрог буюу хааш 8 км радиуст ямар нэгэн ил задгаа худалдаа үйлчилгээ эрхлэх, за орон сууцны барилга, байгууламж барих, хогийн цэг, дулааны цахилгаан станц бий болохыг бол хориглодог юм журамтай. За гэтэл энэ стандарт Монголд алдагдсан жишээг бол иргэний нисхийн мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Тухайлах юм бол өнгөрсөн амралтын өдөр Бээжин Улаанбаатар чиглэлийн Air China компани онгоцыг шувуу мөргсөн осол гарсан талаар бол бид өмнө мэдээлсэн. За энэ нь нисэх зурвсын аюулгүй тойрог буюу 8 км радиус дотор ил задгаа худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийн бараа, за түүнээс ялгарч байгаа үнэр дээр шувуу жигүүртэн амьтад цугларснаас за энэ хүү осол бол гарч байна гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаа. За Төв аймгийн 100 модхотоос Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүртэл 14 км байдаг. За тэгвэл бидийг одоо нисэх буудлаас 6 км зайд буюу 4 замын уулзуур дээр ирсэн байна. За яг энэ 4 замын уулзуур дээр та бүхний харж байгаачлан ил задгаа худалдаа үйлчилгээ, хоолны үйлчилгээ эрхэлж байгаа ийм иргэд гарч ирсэн байгааг бол та бүхэн харж байна. За бид үргэлжлүүлэн та бүхэнд энэхүү иргэдээс за тайлбар мэдээллийг нь авч хүргье. Хойшор эрхлэх зөвшөөрөл байгаа мэл тэр талаар бид нар тодорхойлох гэсэн. Би эзэн биш хүн алга. Одоо ийшээ 6 км зайд нисэх буудал байгаа л да. Тэгээ нисхийн юм аюулгүй радиуст яг энэ танаа зогсож байгаа энэ байршил ордгийн баггүй юу. Тэгэхээр яг энэ аюулгүй радиус дотор ийм ил задгаа худалдаа үйлчилгээ эрхлэхийг хориглодог. Тэгэхээр энэ талаар та бүхэнд ямар нэгэн мэдээлэл байгаа бол бас шаардлагуудыг ирж тавьдгүй та нарт. Би одоо ирээд 4-5 л болж байна. Үнэхээр тийм хүн зогсоод байгаа дагаад. Биднээс одоо нэгсрэл 7 хоног суугаад байна. Одоо танаа ийш яг 6 км зайд нисэх буудлаа. Тэгэхээр танаа энэ бол нисэх буудлын аюулгүй тойргийн радиус дотор орд юм байна л та. Та бүхэнд энэ талаар мэдээлэл байгаа болов ер нь та нарт энэ талаар ямар нэгэн шаардлага мартлагыг хөргүүлдэг үү? Işte болоо. Чук. Яам гэж юм дөө. Нисэх буудлын аюулгүй тойрог гэж юм байдаг. Энэ 8 км-т байдаг байхгүй. Тэгээд танайхыг 6 км-т ингээд ил задгаа худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа юм байна. Энийг бол цаанаас нь стандартын дагуу хориглодог. Тэгэхээр та нарт энэ талаар мэдээлэл байгаа болов ямар нэгэн хүмүүс ер нь аль биесны зөвшөөрөл байгаа болов та нар? Альбиасны зөвшөөрөл бид нар төгдөө шүү дээ. Чи надад ямар ч мэдээлэл аваа. Ер нь басгүй багын газар юм дээ юм уу? Юм л болохгүй тийм ч хоёроор хол болохоос. Энэ басны дэше танаа тэрэг гэж хатны юм байдаг шүү дээ. Яасан дөрөв. Бид сая та бүхэн нисэх орох зам дагуу ил задгаа худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа иргэдээс тодруулах мэдээллийг авч өргөлээ. За тэдний хувьд бол албаны байгууллагуудаас ямар нэгэн шаардлага мэдээллийг бол хөргүүлдэггүй. За аюулгүй тойрог одоо орсон хэсгэж одоо ийм мэдээлэл байхгүй гэдэг зүйлийг бол хэлж байна. Дэлхийн нийтэд тохиолдож буй онгоцны ослын ихэнх хувийг шувуутай мөргөлдсөн осол эзэлж байгаа. Тодорхойлбол өнгөрөгч 4-р сарын 13-ны өдөр Америкийн нэгдсэн улсын United Airlines компани Boeing онгоц Канада руу нисгээр Денверийн олон улсын нисэх буудлаас хөрснөөхөө дараа шувуутай мөргөлдөж нэг хөдөлгүүр нь шатсны улмаас ослын буулт хийсэн. Мөн 2024 оны 12 дугаар сард бүгд найрамдах Солонгос улсын Jeju Air компани Boeing онгоц шувуутай мөргөлдөж нэг хөдөлгүүр нь ажиллагаагүй болж осолцсны улмаас 181 зорчигч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Гэтэл энэ бид стандарт зөрчсөн үйл ажиллагаанаас болж Монголд ч ийм эрсдэл бий болж байна. Бид энэхүү асуудлыг хэрхэн хянаж шалгадаг талаар Чингис хаан олон улсын нисэх буудлын холбогдох ажилтнуудаас тодруулахад манайх хариуцдаггүй. Төв аймгийн цагдаагийн газар хариуцдаг гэсэн тайлбарыг өгсөн юм. Харин Төв аймгийн цагдаагийн газраас тодруулахад манайд энэ асуудалтай холбоотой гомдол одоогор ирээгүй. Хэрвээ эрвэл бид шалгана. Мөн Төв аймагт энэхүү асуудлыг хянан шалгах ажлын хэсэг байгуулагдаж байгаа гэсэн. Ийхүү ил асуудал буух эзэнгүй, буцах хаяггүй байсаар одоо л ажлын хэсэг байгуулагдаж байгаажээ.